За эрхэм сэтгүүлчдээ та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгах мэдчилье. 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Эрдэнэс 5 толгой ХКК-д онцгой дэглэм тогтоож хяналт шалгалтын ажлыг эхлүүлж нүүрсний улгаатай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулж дүгнэж байна. Үр дүнг дүгнэж байгаа. Ер нь эдийн засгаас сэргээхийн тулд нүүрсний улгаатай тэмцэхээс бид ажиллаа эхлүүлсэн. Эдийн засгаас сэргээнэ гэдэг бол нүүрсний улгаатай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний улгаатай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаас сэргээнэ гэсэн үг. Намайг ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их 80 төгрөгөөр тасах эрсдэл үүссэн. Эдийн засгийн өсөлт 2.4% болж унсан. Энэ бол бүхэл нүүрсний үн буурснаас нүүрснээс шалтгаалсан байсан. Ингээ ажлаа данхуудаа түүхэндээ улсын төсвөө 2.2 их 80-аар хэмжсэн төсвийн тодорхойлолтыг хийсэн. Өнөөдөр эдийн засаг 9 сарын байдлаар бол сэргсэн 8 дугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7% төрсөн. Энэ Эрдэнэс 5 толгойд онцгой дэглэм тогтоосны үр дүнд одоо 8 дугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6 дахин өссөн. Биржийн тээвэр 1.5 дахин өссөн. Экспорт 1.2 дахин өссөн. Үр ашиг нь 3 дахин өссөн. Орлого 1.3 дахин өссөн. Олборлолт 1.1 дахин өссөн. Энэ бүхэн бол тэнд богссон байсан хулгайтай тэмцэний үр дүн юм байна. Энэ бүхний үр дүнд одоо эдийн засаг 5.7% болж өсөөд валют хөнөөс 5.7 тэрбум доллар болж нэмэгдээд ийм эрг үзүүлэлтүүд гарч байгаа нь тэнд богссон байсан нүүрсний улгаатай тэмцэний үр дүн. Тэнд явагдсан хяналт шалгалтуудын үр дүн нүүрсний улгаан маш олон арга хэлбэрүүд ил тодулсан. Бүгд бодлоготой баримттай авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Энэ нүүрс баяжуулах үйлдвэр 1 их 80 төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км-ийн цаана яагаад байгуулсан бэ? Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээврээд өгсөн. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянга болж урсан. 7 дугаар сарын 19-ний өдөр бид энэ 5 толгой компани дээр очиж ажиллахад уурхай дээр нь очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдчихсэн. Бүгдийг нь одоо дасан зогсоож авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Ийм хол зайд барьчаад Борте гэдэг уурхай амын дээр болохоор баяжуулах үйлдвэр барьсан тэр нь ашиглагдгүй. Энэ тээвэр зөөвөр нь бүгд асар өндөр өртөгтэй 280 тэрбум төгрөгөөр тэгээд конвейер барихаар тэр конвейер нь хизээ дуустал барьж дуустал нөгөө 1 их 80-ийн үйлдвэр маань үршиггүй 30 сая тонн 10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтанд орсон бол ёстой нөгөө 44 их 80-ийн хулгайгаас ч илүү орлого Монгол улсад ирээдүйд урт хугацаанд авах болцоотой энэ үйлдвэр бараг ажиллахгүй суулцчих. Ийм үрлэгэн замраагүй байдлаас. Одоо тэрнийг олохын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ конвейерийн шугам барьж байгаа. Ийм учраас бидний зүгээс энэ нүүрсний хулгайг бүрмсэн дасан зогсоохын тулд эдийн засгаас сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Ийм учраас Монгол улсын төсөвтэй хамт эдийн засгийн хэрэглэлтэнд ороогүй байгаа царийн ганц орд болох 5 ордын Бортегийн ордыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлын төсөвтэй хамт улсын хурл өргөн барьсан. Энэ Бортегийн ордыг ашиглах тогтоол өргөн баримтгц улсын хурлын дарга нэр дэвшихгүй гэжсэн 3 сарын өмнө нэр дэвшихгүй гэжсэн дарга маань яаран сандарч нэр дэвших мэдээлэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа залуучууд гудамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардж байсан. Улсын хурл засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж биеийн хүйрийг хууль зүйн дотоод иргэн сайд тухай сонсгол зохион байгуулж ирснийг. Би яг ийм адилхан улсын хурлын даргаыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвдлэлд нь нэгдэх тухай ярьж байна. Ийм нэгдэл шодрог ёсон дээр дуурлах ёстой. Авилга нүүрсний хулгайг хаацаалсан эв нэгдэл гэж байх учиргүй. Ийм учраас
Монгол улсын ерхий сайд бий Монгол улсын үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхаа дагуу Улсын их хурлын гишүүн Баттамрын энх хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдгэж байна. Нүүрсний хулгайтай их тэмцлээ илүү эрч хүчтэй эрч шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Баттамрын энх хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томиллоо. За юм байна. Мэдээлэл дуслаа.